Сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцооны үйл ажиллагаа маань одоо амжилттай бэлтгэл ажлаа хангаад явж байна. За өнөөдрийн байдлаар бидний их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр зүрх судасны системийн үзлэгийг яаж хийх вэ, зүрхний цахилгаан эмчилгээ яаж хийх вэ, цааш нь хэрхэн яаж унших вэ, зөв хийх үү гэдгийг сургалтыг өрхийн эрүүл мэндийн төв эмч сувлагч нартай хийж байна. Ингэснээр бид нар одоо нүд шүд зүрхний үзлэг хийхэд шаардлагатай хүний нөөцийн сургалтуудыг ер нь хийгээд дуусчихна гэж ойлгож байна. За өнгөрсөн 7 хоногт бол одоо нүднийхээ үзлэгийг хэрхэн яаж хийх үгээд сургуулийнхаа одоо эмч нарт энэ сургалтуудыг хийгээд явуулчихсан. За мөн одоо шүдний үзлэгийг хэрхэн яаж хийж цаашд нь хэрхэн яаж урдсан сэргийлэх үзлэгүүдэд байнга хийж хүүхдийн шүдийг эрүүл байлгах вэ гэдэг сургалтыг одоо хамтран ажиллаж байгаа хувийн шүдний эмнэлгийнхаа одоо эмч мэрэгчлэнүүдэд одоо бүгдний сургалтыг хийчлээ. Ингээд боловсон хүчнүүдэд чадахжуулах ажил маань хангагдаад дуусч байна. Тоног төхөөрөмжөөр хангах ажил маань ерөнхийдөө бас хангагдаад дууссан. Ингээд 10 сарда багтаагаад одоо ерөнхий боловсролын сургуулийн одоо хүүхдүүдэд 6 настай хүүхдүүд буюу 1-р ангийн сургуульд орж байгаа хүүхдүүдэд бүгдийг нь нүд шүд зүрхний үзлэгт хамрагдах бэлтгэл ажил маань ерөнхийдөө дуусч байна гэсэн үг. Ингээд бид нар хамгийн гол нь одоо цаашдынхаа бэлтгэл ажил буюу гаргасан өвчлөлөө яаж цаашд нь эмчлэх вэ гэдэг энэ бодлого тогтолцоогоо бас бид нар бэлтэж байгаа. Энэ бэлтгэл ажил маань бас урдсан сэргийлэх үзлэг эхлэхээс өмнө дуусчихна. Ингээд бид нар цаашлаад 4-р ангийн хүүхдүүдэд яаж амьсгалын эрхтэн тогтолцооны үзлэгийг эх жилүүдэд хийх вэ? 8-р ангийн хүүхдүүд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12-р ангийн хүүхдүүд шээс бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгийг хэрхэн яаж хийх вэ? Хамгийн гол нь нэг удаа хийгээд өнгөрөх биш. Энийгээ байнга хийж зогсолтгүй үргэлжлэхийн тогтолцоогоо бий болгох ажлаа бид нар бас сайн бүрдүүлж ажиллаж байна да. Ингэж чадах юм бол бидний ирээдүйд хүүхдүүд маань эрүүл сарвал биетэй хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулиуд төгсөөд одоо эрүүл хүүхдүүд оюутан болж эргээд ажлын байран дээр бүтээмжийн өндөрснөөр улс орны одоо хөгжилд маш том өөрчлөлт авчирна гэж ингэж харж байгаа. За тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн хүүхдүүд буюу 6 настай хүүхдүүдэд амны үндийн эрүүл мэнд, нүд за тэгээд зүрхний эмгээг илрүүлэх, зүрхний цахилгаан эмчлэх суурилсан эрт илрүүлгийг бол эхлэх гэж байна. За өнөөдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр манай одоо хүүхдийн зүрхний эмч нарын баг өрх одоо тосгоны эмч нарынхаа эмч сувлагч нарыг чадахжуулах сургалтыг бол зохион байгуулж байна. За бид одоо эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр, бодлогын дэмжлэгтэйгээр энэхүү одоо сургалтаа бол эхлүүлж байна. За хамгийн гол одоо мэрэгчлэнүүдийн талархаж байгаа зүйл бол бид бас хэмэл оюун ухаан суурилсан эхний шатны одоо дүгнэлтийг гаргаж өгөх энэ одоо ухаалаг зүрхний цахилгаан эмчилгээний аппаратыг өрхийн эмнэлэг болгон дээр суурилуулж өгч байна. За ингээд одоо өрхийн эмч нар энэхүү одоо зөвөрийн ухаалаг зүрхний цахилгаан эмчилгээний аппаратыг ашиглан 6 настай хүүхдүүдэд сургууль дээр нь очиж энэхүү одоо бичлэгийг хийгээд экспертүүд рүү одоо цахимаар илгээж манай зүрхний эмч нарын 20 өдрийн бүрэлдэхүүнтэй баг бол энэ экспертийн төвшний дүгнэлтээ хийх юм. За энийхээ дараагаар бид бас эрүүл мэндийн яамны өгсөн бүтэц зохион байгуулалтын дагуу одоо 2-р шатлал дүүргийн эмнэлэг, лавлгай шатлалын эмнэлгүүд одоо бид бүхэн эдгээр одоо өөрчлөлт илэрсэн хүүхдүүдэд цааш нь одоо зүрхний эмгэгийг наривчлан тогтоох, цаашдын одоо онцлогын эмчилгээнд хамруулахын үйл ажиллагаагаа үе шаттай зохион байгуулна. За ингээд эмчнэр одоо нийслэлийн ерөнхий боловсролын сургууль нэг сонсож байгаа. ерөнхий гомноо хэмээн орж байна. За ингээд та бүхэндээ ажлын явдлын сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн урьдчилан судлаад за амны үндийн үзлэг, зүрхний эмгээг илрүүлэх үзлэг оролцохоор байгаа. За зүрх судасны үзлэг дээр бол яг гардаж орсон. За энэ ингээд эрүүл Монгол төслийн санаачлагч, за Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүлийн харааны хувьд болохоор бид орон төслийн хүрээ сургуулийн эмч болон нийгмийн ажил яамны стратеги төлөвлөлт газрын эрүүл мэндийн мэдээлэл захин хөгжлийн хэлцээний дарга мягмар үлцээ
болон халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаа. Өвчлөлийн тоо нэмэгдэж ард иргэдийн маань одоо эмнэлгээр үйлчлүүлэх тоо улам их өсөн нэмэгдэж байгаа ийм үзүүлэлтүүд байгаад байгаа. Тэгэхээр цаашдаа бид нэр өнөөдрийг хүртэл явж ирсэн энэ эрүүл мэндийн салбарынхаа систем тогтолцоонд бас өөрчлөлтүүдийг шаардлагатай нь харагдаж байгаа. Өөрөх байдаг. За тэгээд нэгдүгээр ангид одоо суралцж байгаа хоёрын болон сайн байцгаана уу? Ажлууд сайн уу? Зүг юм уу?